За манай парагийн дөрөвдөө бүлэг маань ингээд эхэллээ. За би нэг дуутайгаа явж байгаа. За гахалтай машин дүүдүүгээд анги байна. Өнөөдөр поророо найзууд Нэгсэн чинь маань хэд чагаар болгож байна. За нэг паророо өстэй чадарч байна. Нэг найзууд төрүүлээ явна. Одоо харж байгаа. Араас нь хөнөөгээд яваад байгаа царай. Тэгээд яллаа гэд гуцнаа. Тэгээд нөгөө дүүчин муу талцсан чинь нөгөө дүүдүүгээд ингээ машин хүрээд ирнэ. За тэгээд нөгөө дүүдгийн машин таамт танилцах гэсэн чинь нөгөө дэл чинь нөгөө нэг машин байна гэд бүгд гайцгаана. Нөгөө тийм сайн юм байна уу шүү дээ. Амар цоглог машин байна шүү. Намайг параа интерметр гэд танилцнаа. Өөртөөх нь нэрийг хэлнэ. Гэсэн чи дүүдүү гэдэг нэртэй машин байх нэ. Дээрээс нь цасан нургуунаа. За тэгээд нэзэд бүгдээрээ зуртаана. Тэгээд нэг юм цасан уур шиг юмны ард ороод яана тэгсэн чинь бүгдээрээ цас олцсон байна. Нөгөө нэг машин маань шарвцсан чинь бүгдээ юм болчих. Тэгээ нөгөө нэг хэри ихэд ууссан боллоо. Нөгөө дүүл чинь нөгөө дүүдэг орхиод явчлаа. Дүүдэг бүр тэдний ардаас нь дагаж ирсэн аа. Баригдаа тэгээд ингэсэн гинэ. Яаж ирсэн гэсэн чинь одоо хараад байгаарай. За ингэ дүнгэж хийгдсэн байна. За тэгээд нөгөө өвгөн нь болохоор дүнгэж хийсэн машинаар туршиж үзээд сайн явж гин гээд одоо баярлаа. Тэгээд удахгүй тосгоноор аялна гэд тэгсэн чинь дүүдөө одоо аялъя гэсэн боловч нөгөө өвгөн нь удахгүй гэсэн боловч нөгөө дүүдөө болохоор зөрөнгүүтээ шууд тосгоноор аялаад эхэлнэ. Тэгснээ бүр тосгоноосоо гараад нэлийн хот явчихнаа. Энэс нь болоод дүүдөө өөрөө шууд унаадахнаа. Гэж хайрлаа. Тэгээд нэг юм дээр унцглаа. Тэр нь одоо юу вэ? Нөгөө нэг өмнө нэг параараа аварж исэн халин байх шүү дээ. За тэгээд дүүдэг нэг газар хөргөж өгөхөр болно. Нөгөө халин чинь хоёр шудаа очиж исэн газар. За тэгээд параагийн тэр авд хөргөж өгöd байж исэн чинь гаруудын гулгаж байгааг харцаа. За тэгээд бүр параараа бүр ингэж төрүүлж байгааг харсан байна. За тэгээд өөд чи үсэрж исэн чинь нөгөө нэг уул нь бараг хугараа шахсан байна. Ардаас нь бүр машин юм чинь нэлээд хурдан хүрээд ирсэн юм байна. Тэгээд тэгвхүүд юм болсон гэж байна. За тэгээ нөгөө бөмбөг нөгөөдөл нь тоглож байна. Өстой амар юм аа. Хараад байгаарай. Рути бөмбөг өшгөл гэсэн боловч маань пүби маань бараад байна. За тэгээд тэр дүүдүү маань хамт нөгөө бөмбөг тоглоё гинэ. Машин бөмбөг тоглодог болжээ. За одоо бөмбөг тоглодог машин гээд атархаа байжсэн чи дүүдүү маань онгирж агаад мөс хагараад мөс дотор ороод тэгээ нөгөө пүби үлсээ төглөө. Тэгээ нөгөө бүгдээрээ нөгөө сэндвич шиг юм идэх гээд юмаа. За тэгээ нөгөө дүүл маань тэр дүүдүүг хамт амьдрдаг болгоно. Нөгөө дүүдүү болохоор одоо энд юу ч гэрмэр явах вэ? Парара кара өртөө төр байхаар болно. За тэгээ нөгөө дүүл шаргаа өстэй урд нь дүүдүүгээр уналчихсан явж байна. Тэгээ цаашдаа найз болно. Баяртай байна дүүдүү. Тэгээ нэг удаа дүүдүү өөрийгөө нараар цэнэглээд байж лаа. Бүр цэнийг нь дэсэгтээ тулчих. Тэгээ карам парара хоёрыг суугаад үзье гээ. Тэгээ нөгөө нэг хөдөлсөн биш карам парара эрхтэрхий хурдан явснаас нь болоод бүр толгойн эргэцсэн юм нэг хоёр юм машинаас буунаа. За тэгээд гуццгаана. Би тиймэрхүү байдалтай. За тэгснээр нэг уралдааны супер машин гээд гуцнаа. За тэгээд их хурдан машин аль эсвэл хүчтэй машин л болдог гинэ. За тэгээд нэг гавар сүлт одоо унжаагааг хараад оцсон чинь супер хүч байна. Тэгээ нөгөөх дээрээ хүрэх гэсэн чинь супер хүчин тэр гавар дотор ороод супер хүчтэй гавар болж хувирнаа. За тэр Эрдэнэс шиг одын авна гээд нэг мангас хүрээд ирлээ. Үүндээ тун хүрээд ирсэн байгаамаа. Замын хамаа гуцчээд нөгөө машин зэн бүр амт өгнөө. Тэгээд тэр луг эди тэгээд машин хоёр хүн зайлуулж шайнаа. Тэгээ бүр ганц жисгэн гавар маань луг аваад шидчихнэ. За нөгөө дүүл маань нуугдч тоглоор болно. За тэгсэн чи пүби олон гинэ. За бүгдээрээ нуугдч тоглоо. Дүүдүү маань нэг газар нуугж байсан чинь тэрэгоор маань тунтуу маань батгах шахаж ийсэн. За тэгээд тунтуу маань ээж ирээд нүүрээ гахаа болгоод том болчих гээд үзэж тарж байгаамаа. За тэгээ нөгөө дүүдий энэ үлгэрийг сонссон болохоор луу гэж бодноо. Маань тунтуу нэг шүү дээ. Үүнтэй луу гэж ууг нь тунтуу маань ууланд луу шүү дээ. Тэгсэн чи энэ дээр луу гэж бодсон гээд дайрсан гээд гуцаад байт юм аа. Тэр ингээд гуцаад байт юм да.
Яа, өстө нөгөө дүүдүүд чинь луу нөгөө тонтоны маань яг алах нэ. Тонтон маань нөгөө нэг уурлнаа. За энэ нөгөө дүүд болохоор шинэ найз гэж хэлнэ. За тэгээд хоёулаа Паророгийн найзуудтай найзлнаа. За тэгээд тонтонтэй ч гэсэн найзлнаа. Гэсэн чинь тонтон гүргэр гэж нөгөө шившгээ уншаад зүгээр болно. За тэгээд зэрэгтэй танилцаа дээрэс нь уушлахгүй наа. За тэгээд цас ороод ихэлсэн чинь Паророгийн гэрлүү гарууд юмнаа. Тэгээ нөгөө нэг дүүдийг гэрт нь орох гэсэн чинь хаалган жижигэн машин ороход жижиг учраас орж чадахгүй нэ. Баларсан юм аа. Гэсэн чинь тонтон маань гүргэр тонтон жижигрээ гэж жижигэн болгоо хийчлаа. Жижигэн дүүдүү болчихлоо. Тэгснэ хаалгаар жижигэн болцсон шидэн давцсан дүүдүү маань оронгуудаа би тоглоом машин биш гэд уурлнаа. За тэгээд том болоод хийсэг хугацаа өнгөрнөө. Тэгээд орой болтол байлаа. Тэгээ нөгөө найзууд нь гарцсан дүүдийг түринд байж байгаа гэсэн юм аа. За дүүдүүд дахиад гарч чадсангүй. Энэ удаа харин тонтон гараараа гэдэг нэртэй шид хэрэглэнэ. Тэгсэн чинь дүүдүү шингэр барьж өгчээ. Яг Паророгийн хажууд нэг машины гараж юм бариад өгчжээ. За тэр машины гаражын дотор нь дүүдүү ороод их баяртай байна. За тэгснэ нөгөө дахиад жаахан болгочлоо гэж уурсандаа уушлахгүй наа. За тэгээд нөгөө нэг бас нэг гоё юм харуулна гэсэн чинь тэр нь нөгөө нэг салют бандууд байлаа. Гайхалтай штэ гэд гуцнаа. Тэгэд гайхалтай машин юу гэлээ дүүдүү. Гайхалтай нүдний шил. Тий. Энэ анги дээр нь гайхалтай нүдний шилээ. За нөгөө нэг Эди маань нэг удаа төсөөлжтэй гайхалтай нүдний шилийн тухай уншчаад найзуудынхаа бодлого уншдаг нүдний шил зохиогоор шийднэ. Эхлээд Паророг унгах гэж байгааг бодож байгааг нь мэдхээр шийднэ. Тэгснэ Рупи бялуу өгсөн чинь зөвхөн өөрт нь бэлдэж өгсөн гэж төсөөлнө наа. Тэгээ нөгөө Пэти нэг юм хүндэм зөөгөөд нөгөө нэг эмхтэй юм болохоор даахгүй байна. Тэгээ Эдиг эрэхтэй болохоор нь өргөд өгөөч туслаач гэсэн чинь Эди маань нөгөө нэг нүдний шил зохиохгүй шууд яваад өгнө. За тэгээ Пэти маань зайхан гомдлоо. Тэгээд Конан Пароро хоёр Эдигийн дороод "Ваа юу хийж байгаа юм бэ?" гэсэн чинь дараа хэлнэ. Яг хийхээрээ л хэлнэ гэдэг. Тэгсэн чинь хоёр найзаа ерөөсөө тоосонгүй, удахгүй дахиад жахан засаатыг гэд бүр нөгөө хоёр найз нь төвчээр нь алдагдаа жахан гомдноо. Тэгсэн чинь Эди жахан уурлнаа. Эди бишээ нөгөө хоёр нь бас уурлнаа. Пэти Конан Пароро гурав Эди жахан уулсан болтой. Нөгөөдөл тоглоомын талбай дээр ярилцж байна. Ёстой орхиод явцсан гэд Эдиг муулаад байж байна. За тэгээд Рудигийн бодлыг нөгөө эхлээд уншаад үзсэн чинь Руди супер баатар болж бодчихлаа. Эсвэл чаднаа гэд гуцаж байна. За тэгээ нөгөө Эди маа тоглоомын талбай дээр ирсэн чинь ёстой. Гэд нөгөө Конан Пароро Пэти 3 маань яваад өглөө. За тэгсэн чинь найзууд нь гомцсон учраас явсан гэдгийг Эди дараа нь мэдсэн. Найзуудынхаа гомдыг дайлбар болно шүү дээ. Тэгээ нэг иймэрхүү юм болно. Пэти. Эди. Юу аа? Чамтай тоглох гэж ирсэн. Тоглох уу? За, байцаарай. Эдигийн бодлыг уншиж үзнэ. Надаа юу вэ? Бодол нь бүр үнэхээр аимшигтай байна. Яг энэ шиг. За тэгээ нөгөө нэг ёстой ном момын засаж өгөөд яасан чинь Пэти үнэхээр их ууралж байна. Бодол дотор ингээ орилдож байна. Тэгсэн чинь тоглоомын талбай дээр ачаагаа үлдээсэн гэдэг тэгнэ. Нөгөө тоглоомын талбай дээр очиж нөгөө ачааг нь Пэтид хөргөж өгөөд жаахан баярлуулнаа. За тэгээ нэгнээс уучлахгүйгээд тэгээ нөгөө Эди маань уушлахгүй наа. За тэгээ яваад өгнө. За тэгээ нөгөө Конан Пароро хоёр дээр очсон чинь Конан Пароро хоёр бас уурлнаа. Тэгээ бодлыг уншсан чинь тэгээ яг Пэтэтэй адилхан бодолтой байна. Тэгээд нөгөө дүүл чинь хамт нөгөө нэг юу тоглоно. Амар гоё цамх тоглоно. Тэгснэ нөгөө нэг бодол уншиж байгаа цамхаг хүсэж байгаа юм мэдгүүтэй цамх бариад өгсөн чинь нөгөө нэг нүдний шилийг нь төр тушиж үзээгээд Конан Пароро хоёр бодоцож яваад нүдний шилийн эвдээ хийчнаа. За нүдний шилж явах үү? Найзын холбоол хамгийн чухалтай гэд Эди гуцнаа. Конан томbolцлоо гэдэг нь англи байх нэ. Би энийг хальтулт санд байна. Тэгээ нэг Конан нөгөө нэг динзаврын ном авах гэж пүбигээр ахуулнаа. За тэгээд Конан мон жижигэндээ гутраад уурлнаа. Том болохыг хүсэж байгаа гэдэг. Тэгээ нөгөө нэг том болохын тулд юу яах ёстой гэсэн чинь нөгөө нэг юм гоё том болох тухай энэ заавар өгнө. Өдөр болгон сүү тэгээд дасгал хий. Тэгээд нөгөө нэг байдаг юмнууд.
Тэгээд орой их дунтаад ирд босноо. Тэгээд тэгжиж өндөр том болно гинэ. Тэгээ нөгөө Каран бүр ингээд шууд зүгээр оройны 6 цаг дунтаад байна. Наахгүй мэдгүй. Нилээн их дунтаад эхэлсэн. За тэгээд Каран маань босоод өстө сүү уугаад дасгал хийж өгнө. Яг уу парараг сэрэсэн л гол асуудал болсон юм л да. Тэгсэн чи хамт гүйж дасгал хийгинэ. Тэгээд Каран парараа хоёр байшин тойроод гүйжээ шүү. Тэгээ нөгөө хоёр чинь нэлээд ихгүй нэ. За тэгсэн чи бүр тунтуныг хөтлөхгүйсэн байна. Тэгсэн чи бүр тунтунтай таарчих. Юу вэ? Тунтуныг хөтлөхгүйсэн юм уу гэж дараад битнэ. Тэгээ нөгөө хоёр чинь уралдаж дасгал хийж агаад бүр тунтуныг хөтлөхгүйгээд тунтун ингэж ийна. Ид чадар том болох арга байгаа гэд гуцнаа. За, сайн байна. Кури. Бас хачин илэг биш байгаа. За тэгээ энэ удаа хачин илэг биш байгаа гэд Карараас хэлдэг гэсэн гүргүри тунтун гэсэн чинь ингэсээ Кара маань том болчихлоо. Гэхдээ нөгөө нэг тунтун маань жаахан эвгүй одоо яаж буцаана гэсэн байдалтай хараад байна. Тэгээ нэг дүүдүг Каран параараа 3 юмна. Тунтуныг давтаад ирсэн гинэ. Бүр тунтуныг гэр хүртэл явцсан байна. Тэгсэн чинь бүр пупигээс том болоод Каран бүр уламд том болоод байна шүү. Өстө аимшигтэй том болчихлоо. Яа тэгээ найзуудынхаа дуг сонсдог вэ? Нөгөө Каран дээр гараад нөгөө нэг хамран дээр нь байж байна. Нөгөө хоёр чинь бүр унаад гэж байгаа байж ч юу ч айдаггүй шүү. Караны хамран дээр нөгөө учраас сөөлх юм байна. Нөгөө Караны нөгөө хамраны яг нөгөө нөхрөө норцсон чинь Каран найтайгаад нөгөө хоёр чинь өстэй алах шахнаа. Золтой нөгөө нэг дүүдүүдээр гिचгчсэнгүй. Тэгээ нөгөө нэг бүгднийг авч явахар болно Каран маань. Яхаа Рупи руу авч явж байгаа. Каран нөгөө өлсөд ах шиг үлээ. Бүгд дотогч ороо гэсэн чинь Каран түр гадаа байхаар болно. Яагаад гэвэл хитрхи том биетэй болчихжээ. Тэгээ бүх талхай Каран төгсөн боловч дахиад өгмөр санагдана. Тэгснэ нөгөө нэг Каран хэрэгэлсэн шид нэгэд буруу болсон юм байна гэд тунтун бүр ингэ санаа зовоол байгаад энэ удаад заан болгосон. Заан өөрийгөө зааман болгоод тэгээд Каран дээр очоод нөгөө Караныг жижигхэн болгоно гэсэн чинь бүр том болгочихлоо. Каран бүр амар том нэг Эверест шиг болчихлоо. За тэгээд Караныг бүр хорхоо шиг жижиг болгочихлоо. Тэгээд гөргөри тонтон гэд эцэст нэг юм Караныг ингийн болголоо. За нэг удаа дахин Эди нөгөө онгоцоор нь туужингараа ниснэ. За үргэлжил бүтлгүүддэг энэ удаа болоосаа үлээ. Тэгээ нөгөө Эди маань пужингараа нисээ дээш явж байна. Үнэхээр явж идэл өөргөлж бүтлгүүд нэ. Тэгээд далай дотор унчихнаа. Тэгээд он гэд нөгөө нэг авраг загас чинь загас идгээд хүлээж ийна. Тэгтэл нөгөө хоёр нь аман дотор нь нэг гач нь өргөстэй юм хийчихнэ. Тэгээд нөгөө авраг загас чинь орилт уурлаа. Нөгөө хоёрыг загас чинь идэхэд ардаас нөхөд бас зодох гэж юм уу. Тэг байж байгаа нөгөө Эди одоод сайн уу байна уу гэд гуцнаа. Авраг загас гэд Эди айна. Нэг авраг загас нь сайн байна уу гэд тэгээд шүү бүр. Тэгээд бүр яг онгоцыг нь хөвдлөхгээ дайрж мэрээд баахан сүрэг авраг загаснууд аваачаад бүр тойруулаад авлаа. Тэгээ нөгөө дүүдүү параараа хоёр хамт Эдиг аврахаар явлаа. За тэгсэн чинь тэнд нь баахан авраг загаснууд байна. Нөгөө нэг авраг загас нь тэр хоёрыг олоод харчихлаа. Оо сайн уу том загас гэд гуцснаа. Нөгөө дүүдэж өстө авраг загас гэд баахан загаснуудад агуулчихлаа. Нөгөө дүүдүү зүхтаагаараа наа чи авраг загаснууд гинэ. Тэгээд дүүдүү шүү усан дээр явдаг машин байна. За тэгээд усан дээгүүр явдаг машин маань явна. За тэгээд нэлээд удаан хөөгдөж байна. Баахан замдаа бүр баахан том акултнуудыг унгаад хайж шүү. За тэгээд нөгөө дүүдүү маань бүр цаашаа холдоод байна шүү. Тэгээд нөгөө дүүдүүг нөгөө авраг загаснууд тойрчихлоо. Тэгээд нөгөө нэг пуби маань тэдний анхаарлын сонирж хойгуур нөгөө дүүдүү параараа хоёр нөгөө нэг Эдиг аврахаар болно. За тэгээд тийм төлөвлөгөө нь мэдээж бүтээд нөгөө Эдиг аварна. Тэгээ нөгөө Руди пубиг татаад хүчтэйгээр татаад аварна. Ингээд эцэст нэг юм Эди маань амьд үлднэ. Ёстой бүгдээрээ Эдид бүгдээрээ сан зовжуулаа. Тэгээ гол өргөн
дүүдүү бүгднийг хийсэн байгаа. Сэлдэг одоо бүр усантайгаар явж чаддаг машин байгаа дахтай явахт. Нөгөө авраг загаснууд нь нэлийн уралнаа. За тэнгүүтээ авраг загас чинь онгоцсон дотор ортол нэг довчин дээр дараа тэрсөө гар чаддаггүй. Тэгээ нөгөө нэг хөлгөө нь асаатахнаа. Тэгснээ бүр дээшээгээ буцаад явчихлаа шүү. Тэгээ авраг загсан бүр октор 3 руу яваад тахлаа. За ингээд энэ хүү бичлэг дуусч байна. Лайк оноо субадаарай. Тэгээд 4-р бүлгийг би дахин үргэлжлүүлэх болно. Баяртай.